Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд шинэ оны мэндийг хүргэе удахгүй ангарч байгаа. Тэгэхээр энэхүү iconic special дугаараараа та бүхэнд бидний бага насанд үргэлж гардаг байсан, бараг өдрөө болгон гардаг байсан гэртээ ганцаараа киноны жүжигчин, жижигхэн, шар, адтай, одтой хүү болох өдгөө 39 настай жүжигчин, дуучин Macaulay Culkin-ийн талаар та бүхэнд хүрэх гэж байна. За Macaulay Culkin 1980 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Culkin-ийн гэр бүлийн 3 дахь хүү болж төрсөн юм байна. За Culkin бага насндаа жижигхэн байшинд гэр бүлийнхэндээ амьдардаг айлын жирийн нэгэн хүү байсан юм а. За түүний ээж нь утасны оператор мэрэгчлээ хүн байсан бол аав нь орон нутгийн католик сүмд ариун ёсол үлддэг нэгэн байсан байна. Macaulay Culkin Ромын католик шашинд суралцсан үш төрөнсөн бөгөөд мэрэгжлийн хүүхдийн сургууль явахаасаа өмнө 5 жилийн турш Yorkville дэх Гиен Йосефийн сургууль нэртэй католик сургуульд суралцж байсан юм байна. Тэгээд Culkin 4 настайгаас жүжиглэж эхэлсэн ба тэрээр анх 1985 онд Midnight Hour киноны зураг авалтанд жижиг дүрийг бүтээсэн байт юм байна. За мөн 1988 онд The Equalizer хэмээх алдартай цуврал киноны хулгайлагдсан хохирогч Paul Gifford-ийн дүрд бас тоглож байсан юм байна. За тэр жилдээ буюу 1988 онд Rocket Gibraltar драмын кинонд Blue Black-ийн дүрийг бүтээснээр Culkin кино урлагт албан ёсоор хөл тавьсан байт юм байна. Түүний дараагаар 1989 онд Culkin, Jeff Bridges, Alice Krige, Farrah Fawcett, Drew Barrymore нарын тоглосон Romantic Enigma See You in the Morning кинонд Billy Livingston-ийн дүр тоглосон ба мөн Uncle Buck Enigma кинонд жүжигчин John Candy-тэй хамтран Miles Russell дүр тоглосон байт юм байна. За тэрээр баг байхаасаа л маш авьяастай байсан учраас American Enigma киноны зохиолч, продюсер John Hughes түүнийг гэртээ ганцаараа киноны гол дүрт тоглуулах санал тавьсан гэдгээ. За Macaulay Culkin 1990 онд буюу дөнгөж 10 наснда гэртээ ганцаараа кинонд дүр бүтээж маш их амжилтыг олсон залуу уран бүтээлч гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. Тэрээр гэртээ ганцаараа киногоор тухайн жилдээ Golden Globe Awards-ын шилдэг жүжигчин шагналыг хүртсэн ба үүгээрээ хамгийн анхны залуу хүн буюу хүүхэд гих шагналыг хүртсэн анхны тохиолдол болсон байдаг. За мөн 1991 онд Culkin Бямб гарагийн өглөө гардаг телевизийн хүүхдийн цуврал кино болох Wish Kid тоглож түүний дараа тухайн үедээ маш алдартай байсан Night Life нэвтрүүлэгт оролцсон ба үүгээр зогсоогүй Америкийн алдарт дуучин Pop-ийн хаан Michael Jackson-ы Black or White дууны клипэнд хүртэл Culkin тогсон. За тэгээд тэрээр мөн миний охин кинонд Thomas J. Sennett-ийн дүр тоглож тус киногоор MTV Movie Awards-аас The Best On Screen дуу болон Best Kiss номинацид нэр дэвшиж байсан удаатай байна. За тэгээд 1992 онд гэртээ ганцаараа киноны 2 дугаар анги болох Home Alone Lost in New York нэртэйгээр гарч дахин үзэгч олныг баярлуулад байсан. Macaulay Culkin мөн гэртээ ганцаараа киноноос гадна 1993 онд The Good Son, The Nutcracker, 1994 онд Even with Dad, The Page Master болон Richie Rich зэрэг кинонуудад өөрийн дүрийг мөхөлсөн байдаг юм а. За Culkin мөн Kids Choice Awards, MTV Movie Awards-уудад залуу уран бүтээлчийн номинацид нэр дэвшин ялалт байгуулан анхны залуу уран бүтээлчийг шалгаж байсан юм. За мөн Shirley Temple түүнийг алдар нэрийн өндөрлөгт хүрсэх хамгийн залуу жүжигчин хүүхэд яах аргагүй юм гэж үзэж байсан байна. Macaulay мөн VH1-с гаргадаг 100 Greatest Kid Stars болон 50 Greatest Child Stars жигсаалтанд 2 дугаар байранд орж чадсан маш амжилттай байт юм байна. Түүний дараа тэрээр 1994 оны дундуур жүжигчнийхаа карьерийг төр завсарлаж ямар нэгэн киноны дүр бүтээгээгүй ба зүгээр л энгийн амьдралаар амьдрахыг хүсч Манхэттенд барьлах нэгэн хувийн дунд сургуульд сурч эхэлсэн байт юм байна. За түрүү хугацаанд нам гүн байсны дараа 1998 онд Sonic Youth гэх рок хамтлагийн Sunday нэртэй дууны клипэнд тоглосон ба фэнүүд нь түүнийг буцаж жүжигчнийхаа карьераа эхлүүлж байна гэж их маш их гордлогтой хүлээж байсан байна. Гэхдээ 1999 онд Macaulay Culkin ямар нэгэн кинонд болон клипэнд тоглохгүй бас нам гүмд чимээгүй л яваад байсан байна. Харин түүнээс хойш яг 1 жилийн дараа буюу 2000 онд Culkin Лондонгийн West театрт тоглогдсон Madame Melville жүжигийн дүр тоглож кино урлагтаа буцаж иргэн ирсэн түүхтэй байна. За түүний дараа 2003 онд Will and Andre фильмийн Party Monster кинонд дүр бүтээн
жүжигчний карьераа үргэлжлүүлэн кино тоглохоор барахгүй 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Junior нэртэй намтарт номоо гарган номын дэлгүүр болон Amazon-оор худалдаанд гарган нэлээдгүй ашиг орлого олсон болж татсан байна. Гэхдээ тэр амьдрал нь таатай сайхан байсангүй. За тэгэхээр юу болсон бэ гэхээр 2004 оны 9 сарын 17-нд Culkin Oklahoma хотод 17.3 г буюу 0.61 OZ марихуан болон 2 хяналттай бодис мөн 16.5 мг буюу 0.25 ширхэг альфа-золам болон 32 мг буюу 0.5 г клоназепам хэрэглэсэн хадгалсан хэрэгээр баривчлагджээ. За Culkin нас оруулах бодис хэрэглэсэн гинт хэрэгт буруутай хэмээн шүүх хуралд орсон ба шүүх хуралдаан дээр Culkin өөрөө гин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрснөөс гадна гин буруугүй гэж няцааж байсан өргөлөө буцаасан байна. За тэрээр 3 жилийн хугацаанд хорих хэл авч $540 төлхийг шүүхийн талаас түүнд тушаасан байна. За түүнээс хойш 2 гаруй жилийн дараа Culkin Save кинонд тоглосон ба киноны зураг авалт 2006 оны 9 дугаар сард болсон юм байна. За тэгээд тус кино 2007 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Лос Анжелес хотод нээлттэй хийж 2018 оны 1 дугаар сарын 20-нд DVD дээр анхны хувилбараа бас гаргасан байна. За тэгээд 2010 оны 2 дугаар сард Culkin The New York Times Park-д зориулж Poppy D. Villeneuve онлайн цоврал тоглосон юм байна. За мөн Culkin тэр жилийнхээ 3 дугаар сарын 7-нд жүжигчин Matthew Broderick, Molly Ringwald, Jude Nelson, Adi Shetty, Anthony Michael Hall, John Cryer нартай хамт Оскарын шагналыг гардуулсан үеэр John Husted хүндэтгэл үзүүлсэн олон хүнд бахархалтай явд гэж үзсэн байна. 2011 оны 4 дугаар сард Culkin хөгжимчин Adam Green-ийн туршилтын The Wrong Ferrari киноны дүрд бүтээсэн бөгөөд энэ нь бүхэлдээ iPhone утсан дээр бичигдсэн байсан байна. Вау. За мөн 2012 оны 9 дугаар сард Culkin YouTube дээр Нью-Йорк нэх байраа хэрхэн уран зургийн цех болгон хувиргасаа тайлбарлсан бичлэг оруулж ирсэн юм а. За дараа нь 2013 онд Нью-Йоркоос гаралтай пиццараас сэтвчилсэн инээдмийн рок хамтлаг болох Pizza Underground үүсгэн байгуулан гоцол дуучдын үргийг гүйцэтгэн дуу хөгжмийн салбарт хөл тавьсан байдаг юм байна. За тэгээд өөрсдийн анхны аялан тоглолтыг 2014 оны 1-р сарын 24-нд Brooklyn-д хийж эхэлсэн. Даанч сүртэй ашиг орлого олоогийн улмаас тоглолтоо зогсон үүний зэрэгцээ 2016 оны 7-р сарын 10-ны өдөр Pizza Underground хамтлаг үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. За одоо Macaulay Culkin Sitaric Pop соёлын Bonnie Ear нэртэй вебсайт болон подкастын нийтлэгч гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа байна. Мөн Google Assistant-ийн өмнө жил буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан зарц сурчлагаанд Culkin 28 жилийн дараа Kevin McAllister-ийн гэртээ ганцаараа киноныхаа хамгийн best сценүүдийг үзүүлсэн Google-ийн рекламанд тоглосон нэлээдгүй олон хүрч эрэг сэтгэл хандлтуудаар дүүрэн байсан. Та бүх санаж байгаа? Mom? Dad? Hey Google, what's on my calendar today? You have one event called House to Yourself. Oh yeah. Hey Google, add aftershave to my shopping list. Hey Google, remind me to clean these sheets later. Okay, I'll remind you. Too bad AC. Someone's at the front door. What do I owe you? Looks like you paid online. Keep the change, you filthy animal. Okay, cool. Hey Google, turn down the temperature 2 degrees. Hey Google, begin Operation Kevin. Operation Kevin underway. Better get out of here before somebody sees us. За мөн 2018 оны 12 сард тэрээр өөрийнхөө дунд нэр болох middle name-ээ Albertсоор сольж Macaulay Culkin биш Macaulay Culkin болгосон байд юм байна. Macaulay Culkin. Тэгэхдээ тэрээр нэрээ солихоос өмнө өөрийн Twitter хуудас дээр санал асуулга хүртэл явуулсны эцэст энэхүү өөрийн дунд нэрийг сольсон байд юм байна.
Харин Culkin-ийн хувийн амьдралын талаар гэвэл Culkin жүжигчин Rachel Minner-тэй 18 наснда буюу 1998 онд гэрлэж 2000 онд салж 2002 онд аль биесээр гэрэлтэй цуцлуулсан байт юм байна. Түүний дараа 2002 оны 5 дугаар сараас жүжигчин Mila Kunisтэй болцож эхэлсэн ба харилцаа их амжилттай үргэлжиж 2006 онд Нью-Йорк хотод хамт амьдарч эхэлсэн. За тэгээд хэсэг хугацаа өнгөрсний эцэс 2011 онд найз зөвхөн Kunis болон Culkin нар аль биесээр бит хоёр хэдэн сарын өмнөөс үргэлжлэн харилцаагаа тасалсан хэмээн мэдгдсэн ба зүгээр л сайн найзуудын харилцаатай байгаа гэжээ. Үүнээс хойш Culkin 2017 онд Парист амьдарч эхэлсэн юм. Харин одоо Culkin энэ онд Seth Green нэрвсэн Changeland Enigma драма төрлийн кинонд хамтран тоглосон жүжигчин Brenda Song-тай харилцаа үүсгэж эхэлсэн байгаа байна шүү. За тэгээд Brenda Song-ийн хувьд 1988 онд төрсэн өдгөө 31 настай жүжигчин мэрэгчлээ юм. Brenda Song Culkin-аас өмнө 2010 оноос 17 он хүртэл нийт 7 жилийн хугацаанд Bill Ray Cyrus-ийн хүү Trey Cyrus-тай хамтран амьдарч байсан юм байна. Ямар ч тач тэр одоогор бол нэлээд нам гүн байгаа юм байна. Тийм Macaulay Culkin-ийн хайр дурлалын амьдрал ер нь л их адармаатай бүтлгүй байгаа ч гэсэн ирээдүйд амар тайван сайхан амьдрах байхаа гэдэгт итгэлтэй байна. Ямар ч тач бид бүхний хайртай жижигхэн хүү шинэ жил 100 сарын баяраар үргэлж бидэнтэй хамт байдагт баярлцгаая. Баярлалаа. Тэгээд дөнгөсөө та бүхэнд iconic news сүрлээ. Iconic news-ээр та бүхэнд гэртээ ганцааргийн оттой хоёр залууг мангартуулж чаддаг Kevin McAllister-ийн талаар хүрлээ. Volume Plus оозоолаа. Та бүхэндээ шинэ жилийн special iconic news сүрлээ. Шинэ жилээ сайхан ухтаарай. Volume Plus. Iconic news. Volume Plus. Iconic news. Volume Plus. Happy New Year. Баяртай.